Зя сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө техникийн зөвлөмжөөр манай сайтаас гаргасан энэ Solar Email гэсэн загварын талаар та бүхэнд танилцуулъя. За энэ загвар маань цалин боддог тийм загвар бол биш. Зөвхөн яг бодогдсон цалинг ажилчид руу цалингийн үснэгтийг мэйлээр ингээ автоматар явуулдаг ийм загвар байгаа. За энэ загвар маань хэрхэн ажилладаг тухай за энэ техникийн зөвлөмжөөр та бүхэндээ тайлбарлана. За загвар маань үндсэндээ цалингийн цахим мэйлийн автомат загвар гэсэн за иймэрхүү нэртэй нэрнийг нь тайлбарна гэсэн үг. За тэгээд энэ дээр яг бид компанийн үндсэн мэдээллүүдийг оруулж өгнө. За компани нэр, за гүйцэтгэх захирал, за нэгтгэн бодогч, цалин бодсон огноо тийм ээ. За энэ экспортын төрөл гэж байгаа. Энэ дээр бид нар бүх юуг цалингийн үснэгтийг мэйлтгүү эсвэл нэгэн цалин сонгосон нэгэн цалингийн үснэгтийг мэйлтгүү гэсэн за ийм хоёр сонголт байгаа. За энэ дээр яг нөгөө бодогдсон цалингийн үснэгтүүдийг хаана хадгалах вэ гэсэн замыг зааж өгдөг. За иймэрхүү мэдээллүүдийг эхний хэсэг дээр нэг удаа тохируулж өгнө гэсэн үг. За хоёр дахь нь тейбл дээр нь бид нар яг үгээр энэ бодогдсон цалингаа энэ хэсэг дээр copy paste хийж оруулж өгнө. Тэнгүүд яг одоо жишээлбэл 40 50 ажилтнтай эсвэл 100 ажилтнтай газрын бодогдсон цалингаа за яг форматын дагуу copy paste хийгээд оруулаад өчнөө. За энэ хүснэгтийн толгойг бол яаж өөрчлөх боломжтой. Та нар яг ямар загвартайгаар энэ хүснэгтийг хийлгэх үү гэдгийг нь өөрчлөөд энэ юг өгчнө гэсэн үг. Цалингийнхаа дагварыг яг тэрнийхэн дагуу хүснэгт нь бэлдэх чинь. За тэгээд л цалин бодогдсон бол мэдээлэлээ ийшээгээ copy paste хийгээд л оруулчихна. За PDF гэдэг. За энд бол нөгөө ажилчдын юуг нь бэлтэж байгаа. PDF одоо цалингийн хүснэгт PDF-ээр ажилтдаг очино. Тэрнийхэн PDF-ийг бол ажилтны бүрээр нь бэлдэж өгөх за ийм автомат хэрэгсэл байгаа. За энэ дээр яах вэ гэхээр за export act гэсэн командыг өгөөд за yes гэсэн сонголт хийжүүл яах вэ? Нөгөө бүх ажилчдын цалингийн үснэгт бэлтгэгчнэ гэсэн үг. За ингэж бэлтгэгчлээ. За энэ 7 ажилчдын цалингийн үснэгт бэлэн болсон. За одоо энэ mail гэсэн энэ хуудсан дээр яах вэ гэхээр нөгөө бэлтгэгдсэн цалингийн үснэгтүүд маань ороод ирнэ. Refresh data гэдэг яах вэ? Нөгөө цалингийн үснэгтүүд маань ороод ирж байна. За тэгэнгүүт яах вэ? Энэ цалингийн үснэгтүүд за энэ мэйл рүү явуулнаа гэж. За би бүгдийг нэг мэйл рүү явуулахаар заасан байгаа. Өөрөөр хэлбэл тухайн ажилтнуудын мэйлийг энэ дээр зааж өгөх хэрэгтэй. За энийг бол бид нөгөө цалин бодох дарга талд ингээд зоогод өгч штэ ажилтны мэйлийг. За тэр маань яах вэ гэхээр энэ хэсэг дээр ингээд ажилтан болгоноор ороод ирнэ гэсэн үг. За ингүүт яах вэ гэхээр бүх ажилтны цалингийн үснэгт тийшээ ороод ирж байна. За одоо эндээс яах вэ? Send mail гэсэн командыг өгч. За тэгэнгүүт цалингийн үснэгтийг мэйлээр шийтгэв. Yes. За ингээд болоо. 100 ажилтан байна уу, тийм ээ? 200 ажилтан байна, 50 ажилтан байна, 10 ажилтан байна уу хамаахгүй мэйл ингээд нэгэн командаар бүх цалингийн үснэгтүүд ажилтан болгоноор мэйлээр явна. За энэ мэйлээр явах процесс маань дундаа 5 секундын зайтай явж байгаа. Өөрөөр хэлбэл нэг мэйл 5 секунд болоо дараагийн мэйл нь явдаг юм уу, тийм ээ? Иймэрхүү зарчмаар ажиллаж байгаа. Энэ яагаад 5 секунд гэж зааж өгсөн бэ гэхээр бөөндөө ингээд мэйл нэгэн зэрэг явуучвал мэйлийн систем маань өөрөө энийг вирус ингэж блокчод байдаг. Тэгэхээр дундаа энэ 5 секундын зайтай явж байгаа. За энд 6 мэйл саяны 33 секунд явсан байна. Тэгэхээр дундаа 5 секунд гэж чинь 5 6 30 секундтэй за 3 секундын илүүтэй явсан байна гэсэн үг. За ингээд мэйл маань бүх ажилтан руу явуулчлаа. За ийм л энгийн ажиллагаатай Excel загвар байна. За та бүхэн загварын талаар сонирхвол бидэнтэй холбогдоорой.